Аха, тань сайхан уухтай мах чанчлаа. За одоохоо. Сайхан цаа ууч. За. Манагч их өөр болж дээ. Жаахан засвар хийх гэж оролцсон юм уу? Гэхдээ таны өрөөнд ерөөсөө гар хүрээгүй шүү. Аха. Та бити уурлаарэ. Би нэг хүнтэй хамт амьдарч байгаа. Тэр хүн чи юу хийдгийг? Надтай хамт ажиллах залуу. Миний доо яаж жоохон болгож байв та? Гайгүй. Хажуугаар нэг сүлжээний бизнес юм хийгээд хоол унагаа бол болгоол байсан. Би ч ямар хүний ажлыг шүүж шүүмжлэх гавьяатай биш. Өөрийгөө л хичээхээс. Ингээд таныг хуучин ажилтж авахгүй л бах та. Улаанбаатар хотод 100 мянган ажилгүй залуучууд гээвч явахад надаар дутх ажил олдох юм болоо да. За. Гайгүй болох байлгүй дээ. Тэгээд ч ер нь залуу нас эрх чөлөө хоёр байхад бүх юм бүтчихэл таарна шин. Миний доо. Хөргөн маань арай намайг ад үзэхгүй байгаа. Яалаа гэж дээ. Даруухан сайн залуу байдгийг. Надмид гэдгийг. Ингээд ах чинь ачаа. Сүүлийн үед энэ гис чанга урахаас ч айх. Юу сүртэй? Би энэ гэрээс чинь зайлаад өгөө. Маргааш би угаасаа амьд байгаа ч үгүйч. Энэ гэрт унтаац ирэхэд амьд үлдэх магадлал ерөөсөө алга биш шүү дээ. Шөнийн амьдралтан бол унтааг бол байна уу? Зүгээр. Би харанхуй газар байж ханлаа. Одоо гэрэл хүсч байна. Гаас боломжийг нь юу болох ёсноо мэдж байна уу? Ой, гүлгөө. Ош. Ха, тавшраа. Наа сайхан өсөн байгаа бодож амарцаа. Тийм. Чи цаатахаа дуудаад ирдэ.
Хаалсан дээр ганц хоёр үг хэлнэ. За яах гэсэн те ахаа. Тагуулт. Нарны бэнтнэр. Байна уу? Байна. Дуудлах гэсэн. Нэг хүн агсан тавьдаг юм уу? Тэ. Өөрөөсөө аргалах ямар ч боломжгүй л байна л да. Хотгош гүн дээр тулчаад. Тэ. Баянгол дүрэг. 10 дугаар хараа. 6-гийн 73. 6-гийн 73. Тэ. За ортлаарай. За. Гэрлээс хэлж байгаа юм уу? Халиу тэрийг аваад удаа. Намайг уучлаарай. Та бит хоёрын муудалцах нь ануучинд их хэцүү байгаа. Энэ бас шатцсан юм шүү. Шатсан ба шүү. Танаа аав чинь юу хийдэг гэлээ? Манай аав намайг бага байхад өнгөрсөн. Харин би ээжтэйгээ жоохон харамж муутай байдаг гэхүү те. Намайг хүн ануужингаас өөр байхгүй. Тэмүүлэхэ. Энэ нэг жоохон бэлэг. Бичэн. Хаанхын юу гэдгийг гаргаад ирвэ? Цэвэр оригинал Шотланд виски. Зод. За нэг хондлч. Өөртөө нэг хийчихээ. Би нэг уухгүй яах. Зүгээр ах нэгээд үгүй. За нэг барьч. Чи өчтөр эрүүлжүүлэх дууддаг чи жоохон тийм болсон шүү. Тэрний оронд нэг шаагаал унгаан биз. Харин нэг тийм юм болох нь ч болсон. Уучлаарай ах. За гарч.
Надтай яаж байгаа юм бэ? Надтай зүгээр үү? Шингэж чадахгүй юм зүгээр. Яс жоохон бухимдаад ах чи ядраад байна уу? Нийлээ уужээд янз. Нийт зөвхөн дийлээ баг шүү. За. Утганы хэмжээ явчих та. За утган дээр цус мэт улаан зүйл ахын хэрэглээний утга байна. За хэмжээ. Утганы нийт хэмжээ нь 20 см. Ер нь 10 см. За юу хөө? Чи дуусчлаа. За би одоохон дуслаа. Цаад номер авдаг та. За чи түрүүлээ гаргаж авч явчих. За. Ханштай утга. Нийт орт 19 см. За. Өмнө нь ямар хэрэгээр шийтгэжлээ? Чи өөрөө мэдчихлээ байгаа шүү дээ. Маяс. Дахин утгалцсан уу? Үгүй. Би юу ч утгалж яах юм бэ? Би биш. Чи одоо хэрэгээ хүлээж чиж. Бүх юм нэм илэрхий байгаа хэрэг дээр ингэж гүжүүлээ суугаад хэрэг байдаг. Аа? Би хүлээхгүй. Хэрэгчил улам өндөр нь штэ. Урд нь гин зангаасаа болж алдаж онсон. Одоо тэхгүй. Чи анги сонсч та. Чиний эрүүл согтуу байсан чинь. Тэр үед юу болсныг сансан санахгүй байгаа чи юусаа хамаагүй мэдв. Харин чи санаж гин гэж хэлээд энэ хэргийг хүлээчих юм бол хамаагүй хөнхий ял авна штт. Нөө болиул. Би зүгээр өмгөөлөх авмаар байна. Чи одоо юу гэдэг юм бэ? Чамайг ямар ч өмгөөлөгч өмгөөсөн чи энэ хэрэгээс мултрахгүй заа юу?
Хэргийн газар дээрээс олдсон худаг энэ байна. Утхан дээрээс олдсон хурууны хээ чи энэ байна. Бүх юм тодорхой юм биш үү? Юундэ гэж хүний цаг бараад байгаа юм биш? Би хийгээгүй надад чи. Яац. Жохон суухаараа чи ойлгоно мэдв. Арахс гэсэрч. Би өмгөөлөгч авмаар байна. Яац. Чи бол яаж зүтгэл хэмжээс болчихгүй за. Бүх баримт чиний эсрэг юм хараа. Харж байна уу? За. Ноор. Амраг ирээ. За чиний юм юу болж байна? Яахан баргар байх юм. Харт. За тэгвэл сууж цаав. Жохон давширч. За. Ямар сайхан үнэртэй цай вэ? Энэ ч одоо тэгэд ямар нэртэй яадаг гэж цай? Энэ үү? Зүгээр л нэг байх болно шүү дээ. Ятарсан үед нэг муу байхаа хүртэл сайхан хамтдаа санагдах юм да. Би ямар ахгүй л гэмт итгэхүүдийг гисгэх гээл ядарч явнод үгүй. Амитг. Энэ янзаараа бол нэг ч алуурч булгаачдыг төрхөнд нь оруулж болохгүй болох нэ. За яач юу? Танд прокурор таньдаг хүн байна уу? Таны гэрдэ. Би хууль зөрчсөн юм баха. Заавал ингэж элдвэр хүчлэх хэрэг байсан юм уу? Эвэр үзэхгүй. Хутган дээр хурууныхээ хохирогчийн өгсөн мэдүүлэг, дүү ануужингийнх нь өгсөн мэдүүлэг бүгд таарч байгаа. Тэгээд ч наад нөхөр чинь 4 жил аавын суучгаад саяхан суллагдсан. Тэгэхээр бүх юм нь тодорхойлд. Эндээс харах юм бол чи яалтчгүй хууль зөрчсөн харагдаад байна л да. Чи чинь хүн дарамтлж байцааж болохгүй шүү дээ. Мэднэ үү? Харин нэг тийм залтнаас болоод прокурор дээр гацчихад байна. Гэрэлба. Ороод ирээ. Дарга та аргалаадах гэж болохгүй юм. Ном дөрмөр нэвсэн дээр хөө. Орж болох дарга. Хөө. Сайн уу? Сайн. Чиний ажил дагуу юу? Дагуу те. Үгүй дагуу ч гэж те. 5-5 2-ын хооронд л байх шиг те. Та нар шиг залуу улсад сургамж болохоор хэрэг болсон байна шүү. Тэр ч тийм шүү. Нэг хуулийн заалтан дээр ороогдоод байна. Нэг нөхөрт жоохон хатуурхсан чинь прокурор хууль усаар байцаалт авсан гэд буцаагаад болдгоо. Уг нь ч амархан хэрэгэлт. Энэ консервны лаазан дээр Тэмүүлэнгийн хорооны хээ байсан юм. Уг нь ч байгаагүй маа. Би л байсан гэд нэмээд өчтсөн. Шинэ хуулиараа бол чи өөрөө Тэмүүлэнтэй хамт шорон руу явах юм байна л да. Яахт. Бүх юм нь ойлгомжтой хэргийг л улам тодорхой болгох гэсэн санаа. Тэгвэл прокурор зөвшөөрөхгүй байх нь аргагүй шүү дээ. Харин за манай энэ гэмт хэргийн тухай шинэ хууль ярьчтай байж байгаа зэрэг.
Энэ янзаараа бол Рестивд гадуур чөлөөтөөс илэг үзэж суугаалаа л. Мань мэтийн мөрдөгчд прокурорт журамлагддаг цөвөн цаг ирж байгаа юм байлгүй дээ. Прокурор нэгэнтэй ингэж үзэж байгаа юм бол их та энэ удаа дэм явах уу? Харин гэрлээ чи энэ нэг аваад нэг тийш нь болгоцгоо. За ойлголоо дарга. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг мөрдөгч гэрэлмаа гэдэг. Миний би их муу. Босч чадахгүй. Тэгээд эмчнэх бити юм яриа гэсэн л дээ. Би удахгүй. Бано. За эргээ зарлахын ажилтай. За. Ингээд өөрөө ямар ажил хийдэг гэлээ? Сүлжээний бизнес эрхэлдэг. Мөнгө бол сайн олно биз? Яг ба олдгүй юм. Тэгэхэд чи яг хин хинтэй болсон юм? Ойлгоноос. Чамаг яг хин утгасан бэ? Тинт чинь Тэмүүл ах бит хоёроос өөр хинч байгаагүй. Тэг ойлгомжтой юм биш үү? Хэрэг гардаг өдөр чи их согтуу байсан уу? Их багын хэмжээ ямар байдгийг сайн мэдэхгүй юм л та. Их согтуу байсан. Сайн санахгүй байна л да. За баярлалаа. Хурдан идгээрэй. Баярлалаа. Баярлалаа. Хурдан идгээрэй. Баярлалаа. Баярлалаа. What do you want to do today? Well, I guess we could play something. Wanna go? Амрыг ирээ. Би хэргийг шинээр харуулж авсан мөрдөгч гэрэлмээ ана л да. Орж болох уу? Та нараас тэгж аваад хэцүү төвөгтэй хүмүүс юм. Уучлаарай. Бидэнд харин жоохон тодруулах зүйл гараад нэг эсвэртэй юм асуухгүй. Иш асууч. Надаа энэ тухай байн яриад хэцүү биш үү? Та хоёр нэг нэгэндээ хэрэг хайртай вэ? Хайртай байлгүй яах вэ? Миний ах их сайн хүн л дээ. Үгүй ээ. Би надмад хоёр биендээ хэр сайн байл гэж асууж байна л та. Гүй яах вэ? Сайн болол хамт амьдэрд юм байгаа зү. Чи тэрнийг имлэг таахт нь эргэж очсон уу? Өөрөө ирээд хэрэггүй гэсэн юм л та. Тэгээд ч юу надмад ч гэсэн хэцүү байгаа шүү дээ. Яг
Уцаар байх холбоотой болтой. Чи ямар ч ирэх өндө болохоор сайхан би хатаа хөөрхөн авах юм аа. Надад чи хаттай залуу шүү. Чиний хараад найз охиныхаа ахад тулуулах нь тийм азтай ирэх юм уу те? Үгүй би тэгж хэлдэг үлдээ. Тэмүүлэн тэр хэргийг үйлцэн гэдэгт чи итгэлтэй байна уу? Үгүй тийм биш байгаасаа л гэж боддог. Гэтэл яах ч аргагүй Харин тийм ээ. Цаг хугацааг буцааж болдог ч байсан болоос. Би тэр өдөр арай эрт ороод ирсэн бол тийм юм болохгүй ч байсан билүү хэм мэдэх. Танаа наалд орж болох уу? Тэг. Хамгийн наад юм. Газар амтрагцсан уу? Хэцүүгээ яах вэ? Энэ гэрийн төлхөөр чамаас өрхийн хинд байдаг юм. Надмад Тэмүүл ах бид гуравт л байдаг шүү дээ. Түлхүүр яам гэж? Хохирогч с ิจ гтэй хоёроос өөр хүн энд ирдэг үү? Бид гураас өөр хүн энд ирдгүй. За баярлалаа би ингээд явъя. Энэ миний нэрийн утас. Хэрэг гарвал залах мэт. За. Миний хүлээж байгаа юм чигээр. За баярлалаа. За. Ажиглалч их хаалттай ярьслах их хугацаа 48 цагт шүү. За яа. Өшин. Зүгээр нэг танхаа хэргийг ингэх хэрэг байгаа юм уу? Чи тэгээд энд ганцаар амьдэртэй. Гэрэлмэ. Чи анги сонсч та. Бид орсон хутганы чиглэл, хутган дээрх хурууны ихээ үзлэгээр бүх зүйл нь тогтоогдчихсон шүү дээ. Чи хэрэгээ бараг илэрсэн гэж бодчихсан. Эн чинь тэгээд таны ойр зургийн хүн чанар юм уу те? Барагчин харж явъя. Нүцгэн толгодын дунд учирч зүтлээ.